Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхүү гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, ментор, зохиолч хүн байгаа. За тэгээд бичлэгийнхаа өмнө удахгүй эхлэх гэж байгаа бид бол бурханлаг оршихуй гэдэг сургалтынхаа талаарх мэдээлэл өгье. 9 сарын 17-нд Монголын цагаар 20 цагт meetup дээр болох болно. За тэгээд энэ сургалтаараа болвол ухамсарын энергийн талаарх дээд биетэйгээ хэрхэн холбогдох уу, зүс соёнгоо яаж сэрэх үү, дотоод хүнтэйгээ яаж холбогдох уу, мэдрэмжээ яаж өсгөх үү, энерги яаж дэвшлүүлэх үү, энерги яаж хамгаалах уу, энерги яаж өндөр түвшинд аваачих уу, аваачсныхаа дараа өндөр түвшинд яаж барьж сурах уу, өөрийгөө хэрхэн ангааж сурах уу, хүссэн зүйлээ амьдралдаа яаж дуудаж сурах уу гэсэн маш ер нь олон төрлийн олон талын өргөн мэдээллийг хамарсан гайхалтай сайхан үн цэнтэй сургалт маань болно. Сургалт маань 9 сард одоо энэ 9 сард бол 2 дахь шат маань эхлэх гэж байгаа. 1 дахь шат маань 6 сар болоод өнгөрсөн байгаа. За тэгээд энэ сургалтанд маань суух хүсэлтэй байгаа хүмүүсүүд авирж байна. Сургалт маань бас сүүлийн 10 минут, 10-аас 15 минутанд бясалгалтай холбож өгсөн байгаа болохоор бас яаж бясалгалыг хийж сурах уу, бололтойгоо яаж ажиллаж сурах уу, энерги яаж зохицуулж удирдах сурах уу гэдэг энэ талаарх бас гоё үн цэнтэй мэдлэгийг бясалгалаараа авцгаанаа. За тэгээд ер нь бол миний сургалт сессия, за ном бичих энэ бүх зүйлүүдийг ерөнхийдөө болол би хагас трансын хэмжээнд орж хийдэг байгаа. Номоо бичихтэй ч тэр би ерөөсөө энэ одоо логик одоо эго майнд бол ашигладаггүй байгаа. Эго үзэл бодлоо одоо энэ хязгаарлагдмал одоо үзэл бодлосоо бичдэггүй байгаа. За энэ номыг яаж бичих үү ч юм уу, яг юу бичих үү мэдгүй гэж ингэж санаанаас ургуулж бичдэггүй. Channel link хийж одоо өндөр хэмжээсүүдээс мэдээлэлээ авч одоо номоо бүтээдэг байгаа. Бас сургалтуудаа бас тэг зохион байгуулж явуулдаг байгаа. За тэгээд бясалгалаа хийхдээ ч гэсэн би яг ингээ мэдрэмжээрээ хөтлөөд аваа явдаг байгаа. Ер нь бол би одоо амьдралаа, өөрийнхөө амьдралыг одоо хийж байгаа ажил ерөнхийдөө өдөр тутмынхаа амьдралд өөрийнхөө эго үзэл бодлосоо одоо ажиллаж амьдрах хгүй байхыг хичээж байгаа. Ерөнхийдөө бол өөрийнхөө дээд биетэй за өндөр хэмжээсүүдтэй, өндөр одоо хэмжээсийн энергиудтэй хамтарч ажиллаж ажлаа бүтээдэг байгаа. Энэ сессиануудаа хийж явуулдаг байгаа. За сургалтуудаач мөн адил бясалгалуудаач мөн адил. Тийм болохоор миний энэ сургалт бол миний одоо яг өөрийн зохион бүтээсэн сургалт байгаа. Хэн нэгэн багшаас одоо хуулбарлаж авсан сургалт биш, тийм ээ. Хин ямар нэгэн номноос одоо санаа авсан сургалт биш байгаа. Одоо хин нэгний санааг хуулж одоо копидж одоо явуулдаг сургалт, бясалгал бол биш байгаа. Би өөрийнхөө одоо дээд бие болоод маш өндөр энергиудтэй хамтарч ажилладаг. Тэдрээсээ болоод мэдээллүүдийг авч за яг энэ цаг мөчид яг ямар мэдлэг хүмүүсд хэрэгтэй байна, юуны талаар ярих хэрэгтэй, юуны талаар заах хэрэгтэй гэдэг энэ мэдээллүүд надад орж ирдэг болохоор түүний дагуу би ажиллаа хийж явдаг байгаа. Би энэ ажлуудаа болоод ерөнхийдөө ганц одоо мөнгө л олох гэж ч юм уу, тийм ээ. Асгүй болвол нэр хүндэд хүрэх ч юм уу, олонний танил болох гэж ч юм уу, тийм ээ. Асгүй бол миний одоо ард хин нэгэн зогсож идэх ч юм уу, ямар нэгэн багш ч юм уу, ямар нэгэн байгууллага ч юм уу, ямар нэгэн институт ч юм уу, ямар нэгэн шашны байгууллага ч юм уу. Тэ ингээд намайг миний ард зогсоод ингээд намайг юу хэлж яар заа гэд ингээд удирдах явж идэг тийм байхгүй.
Тийм болохоор цэвэр одоо миний хийж байгаа үйл ажиллагаанууд одоо энэ бичлэгүүд тийм ээ ном сургалтууд бясалгалууд болоод бүгд одоо бол ингээд channeling маягаар өндөр хэмжээсүүдээс миний сувгаар урсаж орж энэ мэдээлүүд орж ирж би тэр бүгдийг та нар руугаа дамжуулан хэлж заадаг байгаа даа шүү. Тэгээд өнөөдөр бас миний нэг үйлчлүүлэгч надад хэлсэн л дээ. Одоо сессионд маань ороод бас ингээд засалдаа ороод гоё болоод явж байгаа үйлчлүүлэгч маань бас миний сургалтанд сууж байгаа. Тэр үйлчлүүлэгч маань бас хэлсэн л дээ. Одоо сургалтанд суугаад миний бясалгалуудыг ингээд дагаад хийдэг гэд. Тэгээд дагаад хийх болгоно ингээд өөр гой мэдрэмжүүдийг авдаг. Өмнө нь өчнөө олон ерөнхийдөө янз бүрийн бас олон багш нараар сургалтуудаар явж үзсэн. Тэгтэл ийм мэдрэмжүүдийг өмнө нь ерөөсөө авч байгаагүй. Бас энэ мэдлгүүдийг ч гэсэн бас яг ийм хэмжээнд авч байгаагүй гэд маш тийм сэтгэл хангалуун байгаа. Сэтгэлдээ надтаас өнөөдөр хуваалцсан. Тийм болохоор 9 сарын 17-нд удахгүй эхлэх гэж байгаа сургалтандаа бас та нарыг урьж байна. Тийм ээ ингээд дотоод хүн чинь хэлээд энэ сургалтанд суумаар байна. Үнэхээр одоо энэ далд тий энэ үнэн мэдлэгийг, үн цэнтэй мэдлгүүдийг олж авч өөрсдийнх нь ухамсарыг гоё өндөр хэмжээст аваачиж, энергийг дээшлүүлэх, энэ хүрднүүдийн хаалтуудыг нээх энэ зүйлсүүдэд хүрэхийг хүсэж байгаа хүмүүсүүдээ өөрийнхөө сургалтанд болон бас сессионуудаа урьж байна. Сессионууд маань болвол 9 сарын дуустал 100,000 төгрөг хямдарсан байгаа. 550,000 төгрөг жирийн үнэ нь одоохондоо ийм үнэтэй байгаа. Алтаа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгтээ энэ сартаа бол 100,000 төгрөг хямдраад 450,000 төгрөг болчихсон байгаа шүү. Тийм болохоор энэ сургалтандаа хамрагдаа, сессиондаа хамрагдаа салах одоо сөрөг зүснүүд, хил ам энергиудээс холдоод энэ хүрднүүдийнхаа хаалтуудыг нийгээд өөртөө итгэлтэйгээр урам зоригтойгоор ирч хүчтэйгээр одоо энэ дээд биенийхээ хөтлөлтийг дагаад амьдрах юм бол бид нэр үнэхээр одоо амьдралдаа сэтгэл хангадан байж чаддаг, ад жаргалтай амьдралыг өөрсдөө бүтээж чаддаг байгаа шүү. За тэгээд өнөөдөр болвол би та бүгдтэйгээ одоо энэ хоолойн чакраны талаар ярмаар байна. Хоолойн хүрдний талаар. Хоолойн хүрд хаагдсан байгаа тохиолдлуудад одоо ямар өвчлөлүүд би дээр үүсдэг вэ? Тийм ээ? За ингээд яахаараа хоолойн хүрд хаагдчаад байд юм бэ? Яаж хоолойн хүрдээ хаахгүй байх вэ гэдэг талаар мэдлэгийг өнөөдөр хуваалцахыг хүсэж байна. За би одоо ингээд үйлчлүүлэгч нараас харж байна л да. Үйлчлүүлэгч нарын маань бас ингээд сессионд маань орсон хүмүүсүүд маань ингээд ерөнхийдөө энергийн цэвэрлэгдээд хаалтууд нь гараад эренгүүт амьдралд нь маш олон том өөрчлөлтүүд орж байна. Ордог байгаа. За ингээд ер нь тодорхойгүй байсан зүйлүүд тодорч ирэх ч юм уу, тийм ээ? Сүүлд бол ингээд манай нэг үйлчлүүлэгч маань над дээр эрэхтэй бол ингээд шинжилгээнүүд өгөөд яваад байгаа. Тэгээ нэг хариуных нь одоо хариу нь яг тодорхой болоогүй яг юунаас болоод ингээд яг юу нөгдөд байгаа гэдэг энэ шинжилгээний хариу тодорхойгүй байгаад байгаа гэсэн байдалтай ирсэн байсан. Тэгээд над дээр сессионд ороод салах юмнуудаас салаад би маш гой хөнгөрөөд ирсэн байгаа. Тэгээд сүүлд нь бас шинжилгээнийхээ хариу тодорхойд яг ямар асуудалтай болсон гэдэг одоо юмнууд ингээд тодорхой болж эхэлсэн гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө болоод ингээд одоо над дээр одоо сессионд орсон хүмүүсүүд маань бол сэтгэлийг сонсоход бол амьдралд маш том өөрчлөлтүүд маш богино хугацаанд маш том өөрчлөлтүүд, гайхалтай өөрчлөлтүүд орж байгаа гэдгийг ингээд дараагийнхаа сессионууд орохдоо ингээд надад сэтгэлдээ хуваалцаж явдаг. Тэгээд би өөрөө ч гэсэн ингээд хүмүүсийн амьдралд ийм гоё том хүчрхэг эерэг өөрчлөлтүүд орж байгаад нь өөрөө ч гэсэн би ингээд маш их баярлдаг. Вау, миний ингээд хийж бүтээж байгаа ажил маань үнэхээр хүмүүсүүдэд ийм гоё эерэг нөлөө үзүүлээд байгаа юм байна. Амьдралыг ийм гоё эерэг зөвгөрөөр ингээд чиглүүлээд хөтлөөд
явж гин гэдгийг ингээд сонсоход надад бол үнэхээр таатай байдаг. Би энэ ажлыг бол ингээхийн тулд хийж байгаа. Өмнө нь би бол төрөл бүрийн л ерөнхийдөө ажлууд хийж үзсэн байгаа. Одоо их сургууль сурж байгаа хугацаанд би бас одоо моделинг чиглэлээр ч юм уу тийм ээ, одоо реклам, одоо киноны жижиг дүрүүд ч юм уу, улаан ангид кино, тэр Porsche машин сериал энэ төр бас ингээд жижиг дүрүүд ингээд бүтээгээд тоглож одоо явж исэн байгаа. Тэгээд тухайн үед оюутан байх үедээ бол тэр ажлуудыг хийхэд бол бас надад сонирхолтой санагддаг байсан болохоор би бас хийдэг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа болохоор тэр ажлыг хийх нэг жоохон утга учиргүй санагдаад надад эхэлсэн байгаа. Надад нэг л тийм утга учир аз жаргал өхөө болчихсон. Тэгээс үүлд нь болохоор би бас ингээд үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж эхэлсэн байгаа. Бас ерөнхийдөө оюутан гэхэд бол бас хөрхөн ингээд өөрийнхөө хэрэгцээг хангаад явцдаг, ингээд мөнгө төгрөг олцдог иймэрхүү байдалтай байсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ингээд миний амьдралаас ингээд одоо материалын тал дээр бол бас дайжгүй дөө ерөнхийдөө ингээд байгаад идэг. Би одоос ингээд өөрийнхөө юмнуудыг ингээд зохицуулахдаа бас дайжгүй, бас миний энерги бас ерөнхийдөө бол ингээд иймэрхүү юмнуудыг дуудаж материалыг болгохдоо сайн. Тэгээд иймэрхүү ажлуудыг хийгээд ингээд мөнгө төгрөг гайгүй олоод тэ амьдрал маань ерөнхийдөө дайжгүй байгаад байгаа хэрнээсээ л цаанаасаа яагаад ч юм ингээд би бүрэн дүрэн гоё ингээд аз жаргалыг мэдэрдэггүй байсан байхгүй юу? Бүхэл юм ингээд ерөнхийдөө бол дайжгүй хүн болгон л ингээд бараг л одоо миний энэ одоо байгаа амьдрал өмнө байсан амьдралуудад ч гэсэн хүрхийн тулд айгүй хөдөлмөрлөж хичээж одоо хүсэж мөрөөддөг амьдрал нь байгаа хгүй тий. Тэгтэл надад одоо тэр амьдрал нь байхад би болохоор ингээд бүрэн дүрэн аз жаргалыг мэдрэхгүй яваад идэг байсан. Тэгээд сүүлд нь бол ингээд учрыг нь ойлгосон л доо. Би яг өөрийнхөө сүнснийхээ зорилгынхоо одоо ажлыг хийхгүй яваад исэн байгаа даа. Гэхдээ мэдээж хэрэг тэр одоо олж авсан туршлагууд манай бүгдээрээ надад айгүй хүнцэнтэй. Тэр зүйлүүдийг туулж үзснээр би за ямар зүйлүүдийг би хүсээд байна, ямар зүйлүүд надад одоо таарад байна, миний хийх зүйлүүд мөн байна. Ямар зүйлүүдээс би хол байвал зүгээрээ надад тохирохгүй ажлууд байна ч юм уу, тохирохгүй зүйлүүд байна гэдгийг мэдэж авсан. Энэ бол маш том амжилт байгаа. Хүн яг юу хүсээд байна, юу болох өөрт нь тохирохгүй юу гэдгээ мэдэж авна гэдэг бол бас маш том нээлт, маш том одоо амьдралын гоё ухаарлыг хайрлсан сургамж байдаг байгаа. Тийм болохоор өмнө нь туулсан бүх одоо зүйлүүдтэй би бол сэтгэл хангалуун бас талархалтай байдаг. Тэдгээр зүйлсүүдийн ачаар би одоо өөрийнхөө өнөөдөр ингээд дуртай зүйлээ олж аваад тийм ээ ингээд хөгжөөд хийж бүтээгээд ингээд явж байгаа. Номоо бичгтээ ч гэсэн би яг ингээд өөрийгөө магчлаа. За өнөөдөр ингээд ийм нэг талаар бичих шүү гэдэг ингээд суухлаар ингээд яг өөрийнхөө энэ логик одоо тийм ээ аналитик одоо энэ байдлаараа бичих гээд ингээд суухаар ингээд ерөөс надад юм орж ирдэггүй бодолт. Тэгтэл би яг ингээд энэ бодлоо унтраагаад өөр хэмжээс өндөр хэмжээс рүү ороод чингүүт бүр энэ тэр санаанууд бүр надад урсж орж ирдэг. Заримдаа бичээстэй ингээд яараад хурдхан шиг тэр юмнуудыг ингээд цаасан дээр болгож авах гэдэг айгүй яараад хурдан бичдэг. Тэр санаанууд бүр ингээд урсаал гэдэг. Тэгээ ингээд би чинь заримдаа өөрийн 2 3 цаг үед чинь 3 4 цаг үед гинт өөрөөс ирчдэг. Тэгээ юм аа бичмээр санагддаг. Тэгээ ингээд тэр бодлууд нь урсаж орж ирээд байдаг. Тэгээд ингээд заримдаа би чинь өглөө өөрөө ингээд 2 3 цаг тасралтгүй юм бичсэн дараа сүултээ жоохон махан бие маань ядарч эхлээд одоо болно одоо жоохон унтаж амрыг гэдэг ингээд зогсоодог байна. Тэгээ сүүлд нь ингээд би чи өөрийнхөө нөгөө логик бодлороо бичсэн юм уншин штэ тэнгууд чи вау. Одоо ч гэсэн би ингээд номнуудаа эргэлж хараад ингээд уншингууд чи вау. Би энэ номыг бичсэн гэж одоо бодох тохиолдол айгүй их байдаг. Тэгээд тийм болохоор хүн нүг чаддаг зүйлээ өөрийнх нь одоо өгөгдөл одоо тийм ээ сүнсний зорилго одоо бидний хүн болгоны сүнс чинь өөр ингэсэн юм авьяас чадваруудтай байгаа шүү дээ тийм ээ. Тэрнийхээ дагуу явах юм бол бид нөр үнэхээр ингээд өөрсдийнхөө амьдралдаа гоё амар амгалан дотоод амар амгалан бүр ингээд мэдэрч эхэлдэг. Дээд бие маань бид нэр ингээд хөтлөөд аваа явдаг, зөв замаар маань хөтлөөд явдаг, зөв цагт, зөв газар, зөв хүмүүсүүдийг уулзах юм уу тийм ээ.
Тэгээд ингээд ирэнгүүт ерөнхийдөө бол бас юм хэцүү зовлонгүйгээр бас ингээд эд баядгууд урсаж орж ирдэг ч юм уу байгаад орж ирдэг байгаад. Хүн зөв юм хийхгүй байгаад хахаар ингээд бүхэл юмнууд нь яагаад ч юм болж өгдөг ингээд бүр ингээд маш их хичээж байж нийгмийн ард гарах гад байдаг ингээд янз бүрийн асуудлуудтай ингээд уулзраад тий ингээд тэгэл ажлууд нь бүтэж өгөхгүй за тэгэл өссөн орлого нь орж ирдэггүй ч юм уу тийм ээ ингээд нэг партатаа яваад байдаг. Ийм байгаад байна гэдэг чинь бол та яг явах ёстой замаар явахгүй наа л гэсэн байгаа. За тэгээд ингээд өөрж байгаа өөрчлөлөгч нар маань ингээд нөгөө одоо хит хитэн өөрчлөлөгч маань хараад бахна ингээд бамбаа булчирхааны асуудалтай гэж байгаа байхгүй. За тэгээд нэг өөрчлөлөгч маань болохоор ингээд Европт амьдардаг өөрчлөлөгчтэйгээ би бас нэлээ хэдэд цуврал одоо ангаалтуудыг хийж өгсөн байгаа даа. Тэгээ тэр хүн маань болохоор ингээд 7-8 жил одоо энэ бамбаа булчирхааны имийг зогсолтгүй ингээд өдөр болго уучихсан хүн байсан. За тэгээ тэр хүнтэй ингээд ажиллаад энергийг ингээд би дээшлүүлээ, цэвэрлэх хэмнэгийн цэвэрлээ, салах юмнуудаас нь салгаад хөрнүүдийг нэгээд ингээд өгсөн. Тэгээд хид хідэн сессиануудын дараа нөгөө хүн маань ингээд өөрийнх нь ч гэсэн цугнууд нээгдээд цугууд нээгдээд ингээд дээд хэмжээсээс одоо өөрийнхөө дээд биеэс ингээд мэдээлүүд авч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дээд би хэлсэн байгаа. Энэ имийг уух шаардлагагүй хэрэггүй одоо ингээд болох зогсоох хэрэгтэй гэсэн мэдээлэл авсан байгаа. Тухайн үедээ болохоор тэр хүн маань бас ингээд биеийн ойр хорхон хөлөрдөх ч юм уу тийм ээ бидээр нь сулдах ч юм уу бас ингээд сэтгэл санааны байдал дээр жоохон тав тухгүй мэдрэмжүүд ингээд үе аваад идэх ч юм уу ингээд бидний юм тийм жоохон сөрөг одоо нөлөө байгаад байсан байхгүй юу. Тэгээд өөрөө тэр мэдээлэлээ болохоор ингээд дээд биес аваад ингээд энэ байдлууд чинь бодвол энэ юмтай холбоотой байна. Энэ нэмээ зогсоох хэрэгтэй. Тэгээд дараагийнхаа сессион дээр одоо энерги хангалтан дээр надад орохдоо болохоор бас энэ мэдээлэлээ одоо энэ авсан мэдээлэлээ баттгах гад одоо яг би энэ авсан мэдээлэл одоо зөв байна уу тийм ээ би одоо эсвэл зүгээр л энэ бодлоос орж ирсэн юм байгаад байгаа мó эсвэл дээд биеэс маань орж ирсэн мэдээлэл байна уу шалгаад өгөөч гэдгсэн. Тэгээд сессиагээд мэдээлэл авахд бол тэр хүний маань бас харин тэр имээ ухаа болсон дээрээ гэсэн мэдээлэл нь баттгагдаж гарч ирсэн байгаа. Тэгээд тэр хүн маань имээ угаад ухаа бодоод ирсэн чинь нөгөө хөлөрч мөлрөөд байдаг гэсэн одоо йог мог хийхээр аюу хөлөрч мөлрөөд байдаг байсан байдлууд нь шууд болчихсон гэж байгаа байхгүй. Зүгээр болчихсон. Тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө энэ бамбаа булчирхаатай одоо ерөнхийдөө энэ бамбаа булчирхаан өвчин чинь маш их дэлгэрчихсэн шүү дээ. Одоо Европ, Пош, Мош одоо Америк те ингээд Монголд ч гэсэн ингээд энэ тиймгүй ерөнхийдөө ингээд дэлхийд даяар ингээд энэ өвчин чинь дэлгэрчихсэн байгаа байхгүй. Тэгээ энэ өвчний нөгөө нэг гайхалтай одоо сонирхолтой зүйл нь гэхэлэр энэ өвчин туссан байх юм бол насаараа одоо энэ бамбаа булчирхааныхаа одоо асуудлыг дарахын тулд насаараа им уух ёстой гэж хэлдэг гэж байгаа. Өхөн хөлтлээ шүү дээ. Тийм ээ энэ бие орхитл. Ч одоо юу гэсэн үг юм. Тэгээ маш залуу хүмүүсүүд ч гэсэн би одоо Пошийн хүмүүсүүдийг ингээд алдартай хүмүүсүүдийг ингээд хальтмал сонсож масахна ингээд 27-8-тай хүн ирнэсээ хоолон бамбаа булчирхаа асуудалтай болчихсон гэд ийм уугаад явж идэг гэсэн юмуд сонсогдож байгаа байхгүй. Одоо тэгэхээр юу гэсэн үг 20 настай хүн 100 наслаа гэж бодоход одоо 70-80 жил одоо энэ одоо имийг уuna гэсэн үг тасралтгүй өдөр болгон шахав. Тэгэхээр одоо бол энэ нөгөө нэг имийн үйлдвэрүүдийг болоод бүр ерөөсөө тий сайхан санхүүжүүлнэ гэсэн үг байхгүй тийм ээ. Одоо энэ эмчнэр маань бол айгүй сайхан одоо өвгнүүдийг хэлдэг болсон шүү дээ. Одоо нэг бол одоо ямар нэг өвчин тусчих юм бол одоо үнтэй хагалгаанд орох хэрэгтэйг нь тий за настаа жоохон нас явцсан хүмүүсүүд байгаад ах юм бол одоо найдваргүй эмчилгээгүй гэж хэлнэ тийм ээ. За тэгээд залуухан дундаж ирмийн настай хүмүүсүүд ах юм бол одоо энэ энийг насаараа уух хэрэгтэй л гэж хэлнэ тийм ээ. Ингээд маш их одоо үнэтэй эмчилгээнүүдийг, хагалгаануудыг, эмнүүдийг ингээд зараад яваад байгаа байхгүй тийм маш том бизнес.
Тэгээ энэ бамбан булчирхай гэдэг өвчин маань болохоор юутай холбоотой вэ? Энэ маань бол хоолой хүрт хаалттай байгаатай холбоотой. Хоолой хүрт хаалттай байгаа тохиолдолд хүмүүсүүд ямар өвчин тусдаг вэ гэхлээр хоолойны асуудалтай болдог. Хоолой махтай болдог ч юм уу, хоолой байнга өвддөг ч юм уу, хоолойны зовиртой байдаг ч юм уу, тийм ээ. Хоолой нь хатаад байдаг ч юм уу, хоолой нь хорсоод байдаг ч юм уу. Чихний асуудал, хоолой ч бас хоолой үрд ч юм бол бас чих хамар хоолойтой холбоотой баггүй. Тэгэхээр нөгөө хамрын асуудалтай, хамрын ханиад хүрээд байдаг хүмүүсүүд ч юм уу, чих мэхний янз бүрийн асуудалтай болоод байдаг, тийм ээ. Болох мөрөх гойждаг, мождаг гэдэг шүү дээ. Тэр мэр ч юм уу, за эсвэл чихэн шуугаад байдаг ч юм уу. Энэ асуудлууд энэ төр бас энэ хоолой хүрттэй холбоотой байгаа. Хоолой хүрт хаалттай байгаа тохиолдлууд энэ эрхтнүүд маань асуудалтай болж эхэлнэ гэсэн үг. За яагаад хоолой хүрт маань хаалт үүсдэг вэ? Тэгэхээр хэлэх ёстой зүйлүүдээ хэлдэггүй, өөрийгөө илэрхийлдэггүй, өөрийнхөө бодож мэдэрч байгаа зүйлүүдээ ингээд амаараа хэлээд яриад гадагшлуулдаггүй. Энэ зүйл чинь надад таалагдахгүй байх шүү, энэ зүйлд би дуртай шүү гэдгээ ингээд чөлөөтөө илэрхийлж хэлж ярьдаггүй, өөрийгөө уудалдаггүй. Хэлэх гэхлээр ингээд гацаад бас бодоод за энэ зүйлүүдийг хэлээд чи яах юм бэ? Дэмий дээ. Гомдооч нь ч юм уу тийм ээ. За энэ хүний гомдоочих байх. Дэмийз олон юм яриад яа. Гэт ингээд нөгөө хэлэх гэсэн юм надад дандаа өгнүүд ингээд хүмүүсүүд хэлхийн цалигдаг. Ингээд байхлаар яг хэлэх ёстой юмудаа хэлэхгүй, ярих ёстой юмудаа ярихгүй, гадагшлуулах ёстой юмудаа гадагшлуулахгүй, хамгийн юмудаа энэ дээр ингээд бариад байхлаар хоолой өрдөн дээр хаалт үүсдэг байна. За өөр ямар тохиолдол вэ гэхлээр хитэх ярьдаг хүмүүсүүд бас тийм ээ бас тийм үг гэдэг штэ хоёр чих байгаад байгаа, нэг ам байгаад байгаа. Тэгэхээр илүү их сонс тий арай жоохон бага яар гэдэг. Тий тэгтэл зарим хүмүүсүүд огт юмаа ярьдаггүй, хэлэх ёстой юмудаа хэлдэггүй, илэрхийлдэггүй, маш чимээгүй байдаг. Тий ингэнгүүт яах нь вэ? Хоолой хүрд маань хаагдчихдаг байх нэ. Зарим хүмүүсүүд болохоор бүр хитрхийг чанга ярьдаг. Маш их юмнууд ярьдаг. Тэг ярихдаа маш их сөрөг зүйлүүдийг ярьдаг. Ховж их ярьдаг. Хил ам их хийдэг. Иймэрхүү хүмүүсүүдийн бас хоолой хүрдэн дээр хаалт үүсчихсэн байгаа даа. Болохоор доголдол үүсчихсэн байгаа даа. Тэгэхээр ингээд ярьж байгаа юмнуудаа цэгнэдэггүй. Дандаа хүмүүсүүдийг гомдоож идэг, муухай үгнүүдийг хэлж идэг, харааж байдаг, цөхөж байдаг. Тэгээ юм л болвол хүмүүсүүдийг муулж ил байдаг. Ховж их хөөцөлдөг дуртай чанга ингээд хүмүүсийн тийм ээ цочоод л баг дургу хүртэл ингэж инээдэг, ханаадаг, чанга ярьдаг. Энэ хүмүүсүүдийн нөгөөний хоолой хүрдэн хаалт үүсчихсэн байгаа даа болохоор иймэрхүү зан ашууд гаргаад байдаг. Бүх юмных нь баланс тунган таарсан байх хэрэгтэй байхгүй? Ярих үедээ ярина, сонсох үедээ сонсно, хэлмээр байгаа, хэлэх хэрэгтэй байгаадаа хэлэх ёстой зүйлүүдээ хэлж ярьж илэрхийлэх. Хүн өөрт нь яг юу болоод байгаа мэдрэгдээд байгаа тийм энэ таалагдаад байгаа мó таалагдахгүй байгаа мó тухтай байгаа мó тухгүй байгаа мó ч юм уу энэ зүйлүүдээ ингээ илэрхийлэхгүй байгаадахаар өөр хүмүүсүүд ч гэсэн нөгөө хүнийг ойлгохгүй шүү дээ чимээг байгаадахаар тэгэхээр үл ойлголцлууд үүсээд байгаа байхгүй тийм ээ тийм болохоор ойлголцохын тулд хүмүүсүүд ингээ бие биентэйгээ илэн даалгангуй ярилцаж сурах хэрэгтэй өгнө энэ байдал байдаггүйгээс болоод хоолой хүрдэн дээр хаалт үүсэж энэ байдлуудаас болоод ингээд хоолойны янз бүрийн асуудлууд үүсэж байна. Энийг ангааж өгөх боломжтой гэвэл боломжтой мэдээж хэрэг. Хоолой хүрдийг цэвэрлэж өгч, нээж өгч, за тэгээ өөр дөр хийх ажлаа хийж өгнө, өөр дөр хийх ажлаа хийж өгнө гэдэг маань юу гэсэн үг вэ? Өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй байх нь. Зарим хүмүүсүүд бас нөгөө гой дуулах авьяас чадвартай төрчихсөн байгаад байдаг. Гой уран шүлэг унших ч юм уу тийм ээ. Эсвэл бол ийм нөгөө олон нийт рүү хандсан ярих ч юм уу тийм ээ. Юмыг хөтлөх ч юм уу. Ийм ярих юм авьяас чадвартай ирсэн байгаад байдаг. Тэрийг хийхгүй байгаад тахлаар тэрийг ажил хэрэггүй болохгүй байгаад тахаар хоолой хүрдэн дээр бас хаалт үүсчихсэн байдаг. Үүсчихдэг байгаад байгаа. Тийм болохоор ийм авьяас чадвартай хүмүүсүүд
хоолой хүртнийхаа хэрэг хаалтыг нь гаргачих юм бол нээхгүй байя гэх юм бол бас өөрийнхөө хийх ёстой энэ авяас чадвараа ашиглаад хийх ёстой юмнуудаа хийх. Хүмүүсүүд рүү хандсан зүйлүүдийг хэлж ярих, сануулах одоо үүрэг даалгавартай сүнсний зорилготой ирсэн хүмүүстэй юм бол тэрийг хийж байж энэ хоолой хүрт чинь гоё юм уянгалаг цэвэрхэн байх боломжтой. За тэгээд би хүн төрлөختөн өөрөө өөрсдийгөө ангаах чадвартай. Хамгийн наадлын жишээ гэхэд л бид хүн ингээд хурууга зүсгэд хэд хоногийн дараа тэр зүссэн шарх маань андаг. Тийм ээ, ямар ч шарх андаг штэ. Хэдэн сарын одоо хэдэн хоног байна уу, хэдэн сар 7 хоногийн дараа шархнууд андаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний бие өөрийгөө ангаагаад байна. Дотроосоо энэ эд эсүүд маань ингээд ажиллаад өөрийгөө ангааж ямар шархыг ингээд аниулж эдгэж ангааж чадаад байгаа байхгүй. Тэ? Тэгтэл одоо энэ нөгөө нэг энэ шинжлэх ухаан одоо энэ орчин үеийн эрүүл мэндийн салбар гэдэг зүйл маань болвол том цаад бодлого нь болвол хүн төрлөختнийг өвчтөө байлгах зорилготой байгаад байгаа. Өвчтөө хүмүүсүүд байж эмнэлгүүд дүүрэн байна. Эмчнэр ажилтай байна. Эмийн сангууд үйлчлүүлэгч нартай байна. Эмнүүдээ зарна. Эмийн том үйлдвэрүүд big pharma-нууд ашиг орлоготой байна. Хэрвээ хүмүүсүүд бид нар өөрсдөө ангаж чадах чадвартай юм байна штэ. За тэгээд энэ хүрднүүд чинь л хамгийн бидний эрүүл мэндийн асуудалтай шууд холбоотой байдаг юм байна. За тэгээд бидний энэ хүрднүүд маань бүгдээрээ нээлттэй ингээд энергиуд нь гоё чөлөөтэй уурсаж чадах юм бол бид нар өвддөггүй юм байна. Энэ хүрднүүдийг хаахгүй байхын тулд бид нар одоо ингээ өөрсдөө хайрлцдаг, хүндэлцдэг, өөртөө итгэждэг, өөрсдөө илэрхийлждэг, хийх ёстой зүйлүүдээ хийгээд явчихад л энэ хүрднүүд маань хаалт үүсчдэг юм байна. Нэгэнд үүсчихсэн байгаа тохиолдолд хэтэрхий оройтчаагүй байгаа тохиолдлуудад бол хаалтуудаа гаргаад цэвэрлээд энергийг нь дээшлүүлж өгөөд өөрийнхөө хийх ёстой ажлууд болох энэ одоо хүн шиг хүн болох тийм ээ энэ худлаа ярьдаггүй өөрийгөө илэрхийлдэг, өөртөө итгэдэг, өөрийгөө хайрладаг, бусдыг хайрлаж чаддаг, өөрийнхөө хэрэгцээг сонсдог, дээд биеийнхаа хэрэгцээг сонсдог, дээд биетэйгээ холбоо байж дээд биеийнхаа хөдлөлийг сонсож ингээд амьдарчих юм бол ерөнхийдөө бид нар ингээд өөрийгөө дотроосоо ангааж эхлэх нь байна. Ирч хүчтэй эрүүл саруул амьдраад эхлэх боломжтой юм байна гэдэг энэ том мэдлэгийг нь хүн төрлөختөө олоод авчих юм бол энэ том систем нуурж унах гэдэг байгаа байхгүй. Энэ том системийн нэг болоод мэдээж эрүүл мэндийн салбар байгаад байгаа. Тийм ээ, энэ том систем чинь бүр бүгдлээрээ маш том цогц байгаад байгаа байхгүй юу? Ганцхан нэг жижигхэн хэсэг нь бол энэ эрүүл мэндийн салбар байгаад байгаа. Тэгээд энэ эрүүл мэндийн салбар маань бол маш их ашиг орлогыг үүсгдэг, бүтээдэг салбар байгаад байгаа шүү дээ. Одоо та нар маань одоо сонссон болвол одоо энэ Америкийн эрүүл мэндийн яамны сайд одоо Kennedy, JF Kennedy, Junior Kennedy маань бол одоо үннийг л гаргаж ирсэж штеп. Тийм ээ, одоо энэ нөгөө ковидын зохиомжтой өвчин, ковидын тариа хүн төрлөختний бид ямар их сөрөг нөлөө үзүүлж байгаа тийм ээ, яах гэж энэ тарианууд яах гэж гарч ирсэн, энэ тарианд үнэхээр үр дүнтэй байгаад байгаа мó гүм үү? За энэ хүүхдүүдийг ингээд төрөнгүүт нь шууд тарианууд тарьдаг, сар болгонд хийдэг тарианууд, одоо энэ хүүхдүүдийг тарьж байгаа тарианууд ч одоо ингээд бараг 100 орчим болчихсон байж тээ. Сар болгон ингээд хэдэн жилээр нь тарьчдаг. Энэ тарианууд хүүхдүүдийг одоо аутизмтай болгож байна. Тийм ээ, ADHD гэдэг өвчтөй болгож байна. Өөр янз бүрийн аллерги, янз бүрийн өвчнүүдтэй болгоод байгаа. Эдгээр чинь гол суур нь энэ тариад байгаа энэ вакцин тариануудтай холбоотой байна гэдгийг ил гаргаж ирж байна шүү дээ.
жилийн өмнө би хийсэн бичлэг дээр хэлжсэн. Үнийн ил гарч ирнэ гэд. Тэ? Үнэн угаасаа ингээд ил гарч эхэлж байгаа. Дараагийн сар жилүүдэд бол зөндөө үнэн ил гарч ирнэ. Гайхалтай. Бид нар энэ цаг мөчийг хүлээж ирсэн. Тийм ээ, тэгэхээр яах вэ? 4 жилийн өмнө болсон энэ вакцины тэ үйл ажиллагааг чинь ямар олон одод бүх улсын тухайн улс орнуудын оддууд нь, жүжигчт нь, дуучид нь, инфлюенсерүүд нь, тамирчид нь, улс төрчид нь, эрүүл мэндийн яам нь бүхлээрээ тийм ээ эрдэмтд нь, докторууд нь бөөнөрөө бүр ингээд мэдээгээрээ тийм ээ хүн болгоныг бол ингээд хуулийн хэмжээс шахаж шаардаж дарамтлж тийм ээ зарим нь бол урайлсан бүр тийм ээ энийг л хийлгээрээ энийг л хийлгэж ижил та нар амьд үлдээ шүү л гэл. Энэ бүх жүжиг тийм ээ энэ том энэ хүмүүсүүд нийтээр энэ олонний танил хүмүүсүүд тийм ээ хэний талд яах гэж ажилдаг вэ? Ямар бодлого цаана нуугдаад байдаг вэ? Тэгээ энэ бүх зүйлүүдийн чинь цаана Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг зүйл холбоотой байгаад байгаа. Тэ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цаана хин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлээд байдгийн дэлхийн хамгийн баян хүмүүсүүдийн нэг болох Билл Гейтс гээд хүн маань санхүүжүүлээд байдаг байгаад байгаа. Тэр хүн маань бол сүүлийн 10 гаруй жил за 20-од жил маш төвхтэйгээр маш олон орнуудаар явж ин тариануудыг тарьж байгаа. Африкийн орнуудаар, энэ этхийг орнуудаар тий за ингээд дэлхийд даяар олвол ингээд энэ тариулах хэрэгтэй байна гэсэн энэ бодлогыг гаргаж ирж тэр хүн маань шууд хэлдэг штэ ерөнхийдөө бол тийм ээ дэлхийн хүн ам хитрхи ихсчээд байна. 8 тэрбум болчиход байна. Бид нар энийг дор хаяж бараг 50%-аар багасгах хэрэгтэй байна. Ерөнхийдөө ойролцоогоор 3-4 тэрбум хүн амьдрахад ерөнхийдөө боломжоор байгаад байна. 8 тэрбум хитрхи ихсчээд байна. Энэ тоог багасгах хэрэгтэй байна гэд хэлээд байгаа шүү дээ энэ хүн чинь. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм? Хүн амын багасгах гэдэг шүү дээ. Багасгах хэрэгтэй гэдэг чинь юу гэсэн үг юм? Маш олон хүмүүсүүдийг алах хэрэгтэй байна л гэж хэлээд дээ шүү дээ. Бөөнөр нь ингэж устгаж тийм ээ үгүй болох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ дэлхийн маань хитрхи их хүн тээж яваад байна. Ингээд энэ тариануудыг бол сүүлийн өөрөө ч гэсэн бас нөгөө одоо санта хүн байгаад байгаа шүү дээ. Билл Гейтс ч өөрөө их нэртэй яваад одоо сүүлийн ингээд 10 гаруй жилийн Африкийн орноор явж маш олон эмэгтэй хүмүүсүүдийг тариулаад тэр тариулсан эмэгтэй хүмүүсүүд нь одоо хүүхдтэй болж чадахгүй байгаад байгаа. Тэ энэ тгийн ч гэсэн хүмүүсүүд эмэгтэй хүмүүсүүд хүүхдтэй болж чадахгүй байгаад байгаа. Яасан бэ гэсэн чинь энэ тариулсан. Мэдээж хэрэг бүгдийг хуурчихсан байгаа байхгүй. Та нарын эрүүл мэндийн төлөө гэдэг нэрийн дор. Тэгтэл нөгөө хүмүүсүүд маань сүүлд нь хүүхдтэй болж чадахгүй болчихсон байгаа байхгүй. Ийм том юмнууд ерөөсөө ингээд маш том түвшинд нь болоод байдаг. Тэгээд харамсалтай нь энэ бүх зүйлүүд болвол хүн төрөлхтний эрүүл саруул яваасаа гэж хүсдэг биш. Эсвэргээр нь хөгшин настай хүмүүсүүдийг аль болох болж өгвөл хурдан найдваргүй гэдэг юм уу? Эсвэл бол одоо янз бүрийн аргуудаар ингээд зүрхийг нь хаадаг юм уу? Тийм ээ? Янз бүрийн байдлуудаар ингээд өөд болгох арга хэмжээг авдаг. Тийм ээ? Яагаад гэвэл хөгшин хүмүүсүүд энэ нийгэмд хэрэггүй. Тэ 50-60 хүртлээр ингээд тэтгэврт гартлаа 50-60 жил ингээд системийг одоо тийм ээ төрийг хооллож тийм ээ цалингийнхаа бараг тал хувийг нь одоо янз бүрийн татварын нэрийн дор ингэж өгөөд тийм ээ за та нар ингээд тэтгэвртэй суухлаарэ энэ мөнгөө авнаа гэдэг нэрийн дор ингээд хүмүүсүүд маань насаараа дургу хэцүү ажлуудаа одоо амьдралд нь болсон ч юм уу болоогүй ч юм уу хангалтгүй цалингийн дор чавс ядран байж ажлыг хийдэг 60-65 хүртлээ тийм ээ тэгтэл тэтгэврт суусныхаа дараа хичнээн хүмүүсүүд үнэхээр 100 гараад наслаад тэр одоо
50 60 жилийн дотор төлсөн мөнгөө дараагийн энэ 50 60 жил үнэхээр авч чаддаг хүмүүсүүд нь хэдэн хувь байна? Тийм өндөр тоотой биш шүү дээ. Ихэнх хүмүүсүүд 60 65 хүрээдээ өсрөл нэг тэ 5 10 жил амьд явж байгаа л их чад хийждэг шүү дээ. Ерөнхийдөө бол. Тэ тэгэхээр яг энэ бодлого маань бол хөшөө хүмүүсүүдэд бол хурдхан шиг явуулчих. Та нар маань одоо ингээд тэтгэвэр аваад сар болгон улсын мөнгнөөс ингээд идэд яваад байна. Ямар ч хэрэгцээгүй хүмүүсүүд ухааны бодоод тийм ээ ингээд настай хүмүүсийг хурд явуулаад залуухан хүмүүсүүд хүүхдүүдийг бол өвчтөй байх юм бол маш их мөнгө одоо энэ эрүүл мэндийн салбар, эмийн салбаруудаар, эмчилгээний салбараар, эмнэлгийн салбаруудаар дамжуулан маш их мөнгө олох болохоор хүүхдүүдийг багаас нь өвчтөй төрүүлээд өвчтөй төрсөн гэр бүл яах вэ? Хүүхдийнхээ төлөө мэдээж бүх хэрэгтэй байгаа эм тариануудыг нь авч өгч, эмчилгээнүүдийг нь хийлгэн шүү. Тэгээ энэ бодлого чинь цаанаасаа маш ухаантай. Яах вэ, яаж ингэж одоо хүмүүсүүдийг зовлон зүдгүүрт тэ мөнгийг нь маш хэцүү хүнд ажлууд хийлгэж баг цалин олуулна, олсон хэдэн төгрөгийг нь яаж юмд зарцуулаад ингээд өөрсдөд нь ямар ч мөнгө өлтөхгүй байх боломжтой. Олсон мөнгөө өрөх ингээд нэг ийм бодлогыг ингээд барьж яваад байгаа хгүй. Одоо нөгөө Европын холбооны одоо Economic World Forum-ыг нөгөө зохион байгуулад явдаг одоо Schwab гэдэг хүмүүс байгаад байгаа шүү дээ. Бас тэр хүмүүс маань юу гэж хэлдэг вэ те? Та нар юу ч эзэмшихгүй. Тэгтээ тэр үедээ бол хад жаргалтай байна гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо бол энэ Европт ч юм уу тийм ээ хүмүүсүүд их нь бол өөрсдийн гэсэн байр орон сав байхгүй, авах чадвар байхгүй. Яг гэвэл байраа савных нь маш үнэтэй. Тэгээ яг зөв түрээсээр л юм гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгэхээр яг юу ч өөрийн гэсэн өмч эзэмшилтэй болох чадварыг нь хангаж өгөхгүй тэгсэн ирнээсээ та нар маань бол ингээд ийм байгаа үедээ аз жаргалтай байна гэсэн одоо ёслолтой ч юм уу те байдлаар хэлсэн үг байгаад байдаг. Тэгээд хүн төрөлхтөө одоо энэ бүхнийг ойлгож авч одоо босон болоогүй имийг насан туршдаа авч хэрэглэж өөрийгөө хордуулах тэ ялангуяа ингээд нэг имийг уухлаар бас нөгөө биеийн хэсгүүд нь нөгөө хэсгүүд ингээ муудаад эхэлдэг байгаа. Ингэнгүүт дараагийнхаа имийг бас авах шаардлагатай болж байгаа байхгүй. Дараагийнхаа имийг унгод ахаад нэг биеийн хэсэг ингээд хордоод эренгүүт дараагийнхаа ахаад нэг имийг ингээл энэ том систем чинь болов тийм ээ. Хүн маань ингээд өвдөд байдаг эмчрэг очингод за таны тэр шинжилгээнүүдийг энэ чинь муудсан байна. Энэ имийг хэр удаа уух вэ? Насаар уунаа. Тэг хүн чинь одоо тэгээ нөгөө ухамсараас ирээгүй байгаа. Яг энэ системдээ энэ одоо эм зардаг эмч нартаа бол одоо ингээд итгэчихсэн хүмүүсүүд маань ингээд тэднийхээ үгэндээ ингээд автаал тийм ээ. Ямар ч одоо ингээд critical mind энэ төр байхгүй тийм ээ. Шууд хар ухаанаараа итгэл ингээд за гэдэг ингээд явж байгаа хүмүүсүүд маань бол маш их химиг маш олон жилээр угаад биеийн сүлдээ даахаа байлаад маш их химээр дүүрчихсэн. Болохоор ингээд биедээ орхиод явж байгаа байхгүй тийм ээ. За тийм байгаад байгаа болохоор ерөнхийдөө бол энэ хоолой хүрд гэдэг зүйл маань бас маш чухал хүрд байгаад байгаа. Тийм ээ. Тийм болохоор хэлж ярих зүйлүүдэд хэлж яар, өөртөө илэрхийл. Бити хамаг юмнуудаа ингээд буглаад энэ дотор ингээд сэтгэл нь хэцүү байгаад ахтал ингээд хэлж чадахгүй, илэрхийлж чадахгүй, гомдоод ажиж энэ ч надад таалагдахгүй шүү. Энэ байдлууд ч намайг гомдоод байна шүү гэдгээ хэлээд илэрхийлж чаддаггүй. Эсвэл зарим хүмүүс улаан цаа өрөг чинь ингээд дээрлэхэд дургууг чинь хүргээд үл хүндлээд байхад л энэ байдал чинь надад таалагдахгүй байна. Ингээ өөрийнхөө тал зогсоод өөрийгөө өмгөөлж хамгаалж чаддаггүй. Энэ байдлуудаас болоод энэ хоолой хүрдэн дээр чинь хаалт үсээд сүүлдээ ингээ бамбаа булчирхааны асуудалтай болдог ч юм уу тийм ээ. Ингээ хоолойны асуудалтай болоод яваад байна хүмүүсүүд. Энэ одоо том бодлогыг бид нар одоо ингээ бодлогын хэмжээнд ойлгож байж энэ нийгэмд энэ хэцүү нийгэмд эрүүл сарвал айтайхан шиг амьдарч явах боломжийг нээж өгөх гэдэг. Өөр дөр ажиллаа ихгүй, ухамсараа сэрээхгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй л болсон болоогүй хүмүүсүүдэд хар ухаанаар шууд ингээд итгээд явах юм бол системийн хохирогч болоод үлднэ л гэсэн үг байгаа.
Тэгээ энэ мэдлгүүдийг бол өөрийнхөө сургалтаараа бас ингээд хэлж ярьж болдоггүй зүйлүүд бас ингээд ютубер ч байгаа даа шүү дээ. Цензур маш их байгаа даа хаасаагүй ерөөсөө. Тийм болохоор энэ болдоггүй зүйлүүдийг нь бас ингээд юугаараа сургалтаараа бас ингээд гүнзгийрүүлээд ингээд дэлгэрүүлээд ингээд заагаад олон талын мэдлгүүдийг ингэж хүмүүсөд өгдөг байгаа. Энэ бодлогыг энэ том бодлогын хэмжээнд бид нар ойлгож байж бүрэн хэмжээнд ухамсараас ирэх гэдэг байна. Тэгэхгүй тэгээд нэг юм бясалгал гэдэг нэг жижигхэн хэмжээнд тийм ээ. Буддийн шашныг ч юм уу судалчаад цаад өөр юм эрүүл мэндийн салбар одоо санхүүгийн салбар, энэ улс төрийн салбар, энэ том бодлогын хэмжээнд юмнуудыг ойлгож чадахгүй байгаа тохиолдолд хүн үнэхээр дотоод амгалан мэдэрч чадахгүй, эрхчлөөг мэдэрч чадахгүй, бүтээлч байдлыг мэдэрч чадахгүй, урам зориг эрч хүчийг мэдэрч чадахгүй байгаа даа. Тийм болохоор таньжаас удахгүй эхлэх сургалтандаа урьж байна. Бүртгүүлээд энэ гайхалтай мэдлгүүдийг олж аваарай. Сургалт маань бол ойролцоогоор 6 сар үргэлжилнэ. Тэгээд 6 сарын хугацаанд би багтаагаад хүмүүсүүдтэй маш энэ том мэдлэгийг зааж өгөх хүсэлтэй байгаа даа. Энэ мэдлэгийг хүмүүсд олж авч байж бид нар бөөнөрөө сэрж байж энэ бүгдийг ойлгож байж бодиттой өөрчлөлтийг бид нар нийгэмд авчирна. Энийг ойлгохгүйгээр хууртагдаад ашиглуулад яваад иж болохгүй. Тэгээд бас сессионд маань орох хүсэлтэй хүмүүсүүд байх юм бол сессионд маань ороод тийм ээ бас одоо хямралтай байгаа болохоор цагууд аваад ерөнхийдөө одоо болол хүмүүсүүд нэлээх цаг аваад байгаа болохоор одоо ингээд 9 сарын маань цаг баг удахгүй дуусах хандлагатай байгаа болохоор бичээд цагнууд аваад сессионд ороод энэ хамгийн гол хүний эрүүл байх нөхцөл байдал чинь эрч хүчтэй байх нөхцөл байдал чинь энэ хүрднүүдтэй шууд холбоотой байгаа. Хүрднүүд хаалтуудтай байгаа дахаар хүмүүсүүд өвчөж хавдаад яваад байгаа даа. Дээрээс нь ялангуяа бүр сөрөг битүүд энерги мэдэр чинь наадчихсан байгаа даа. Тэд нар чинь ингээ өөрийг чинь доош нь татаад чангаагаад урагшлуулахгүй хөгжүүлэхгүй байлгаад бариад яваад байна. Энэ бүхтээс одоо салах цаг ирчээд байна. Яагаад гэвэл бид нар одоо үнэхээр гайхалтай сайхан эренлөө орцсон байна. Үнэн ил гарч эхэлж байна. Энэ өндөр гайхалтай энерги биднийг ингээд дэмжиж туслаад байгаа даа. Ухамсарын сэрэлт, хүн төрөлхтний ухамсарын сэрэлт. Энэ цаг үеийг маш олон ёон жилээр маш олон сүнснүүд хүлээсэн байгаа. Тэгээ энэ гайхалтай ухамсарын сэрэлт, энэ алтан үеийг бүтээлцэж, барилцаж байгаа бид нар болвол маш хүчрхэг сүнснүүд байгаа даа. Бид нар энэ онцгой цаг үеийг онцгойлон сонгож төрөөд эднэрийг энэ үеийг бид нар бүтээлцэж байгаа үнэхээр агуу бааtruуд байгаад байхгүй. Тийм болохоор энэ гайхалтай цаг үед амьдарч байгаа бүх энэ гайхалтай сайхан сүнснүүдтэй бүгдэнд нь гайхалтай сайхан хайрын энергийг энэ гоё газараасаа илгээе. Тэгээ удахгүй дараагийнхаа амжилтгаар уулзцгаая. Мэдээж хэрэг миний сувгийг subscribe дараарай, лайка дараарай. Гоё өгтэй комментууд, зүрхүүд, гоё эможинуудыг бичиж явуулаарай. Тэгээд мэдээж хэрэг бас миний энэ сувгийг дэмжих хүсэлтэй хүмүүсүүд гоё үн цэнтэй мэдлгүүдийг зааж ийн тэ түгээж байна гэж үзэж байгаа бас миний данс руу мөнгө хүссэн хэмжээнийхээ мөнгөийг шилжүүлээд бас миний энэ үйл ажиллагааг дэмжиж болно шүү. Тэгхийн бол би тэ бас улам илүү их урам зоригтойгоор бас ингээд ажлуудаа үргэлжлүүлж хийх тэ энерги маань бас нэмэгдэж өгнө шүү. Бид нар бинийгээ чаддаг зүйлүүдээр гоё ингээд дэмжих хэрэгтэй байгаа. Тэгэж байж бид нар ингээд гоё энергийн урсгал дотор ингээд явж байж улам илүү их нь гоё эрг энерги ингээд өсөж томрно. Эрг энерги болол сөрөг энергиудээс хэд дахин илүү хүчрхэг байгаа. Тийм болохоор бид нар өөрсдийнхөө дотор эрг энергийг бүрдүүлж, тижээж хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгж байж бид нар энэ сөрөг системээс сална. Энэ системийг шинжлэх болно. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй дараагийн хамтлагаараа уулзъя. Түр баярлалаа.